Сэрээрээ босоороо. За ингээд 149 дэх өдөр маань эхэллээ. За өнөөдөр манай гэрийнхэн Сан Франциско хотоор аялж номхон далай дээр очих хэвээр ийм өдөр байгаа. За ингээд өглөө босоод бид хэд цайгаа уучаад за ингээд гэрээс шууд гарахаа шийдлээ. За ганаах ээж хоёрыг очиж гамбаахынхаас аваад бид хэд ингээд бөөндөө явахаар ийм төлөвлөгөөтэй. За ингээ гамбаахын гадаа очичоод гар дээрээ сайхан сунааж дасгалуудаа хийжээ. Жимдээ явж чадахгүй байгаа болохоор дотор нэг л гонсоогоод ингээд банкад дүүрэглээ. Шар асцсан байх үед $68.5 үндсэндээ банк Прус 41 дүүрэж инлээ. Ингээ Starbucks-аар орж нэг уух юм авчаад бид нар шууд сан руу хөдлөлөө. За Сан Франциско хот бол үндсэндээ энэ жолоочгүй такси бол маш их явдаг юм байна. Тэгээд нэгсэндээ бол жолооч байхгүй. Яг энэ хот дотроо бол ийм такси, автобус бол нэлээд ингээд явдаг юм байна. За өндөр барилгууд нь бол яг хотын төвлөрсөн яг гол хэсэгтээ бол байдаг. Тэгээд миний анхны төсөөлж ирснээс бол Сан Франциско хот бол тийм ч өндөр барилгуудтай бол хот бол биш байсан. Яг иймэрхүү нэг 4 давхар 5 давхар ийм байшингууд бол яг л хотын төвийн үндсэн гудмуудыг бол дүүрэгдэг. За ингээл ийм нэг өндөр барилга байхгүй 2 гудмаараа ийм байшингууд байсан. За бид нар хотын төвд бол Japan Town-аар эхэлж орё гэж Japan Town руу орлоо. Яг л нөгөө Японы хүүхэлдэйн киноны баатрууд бол энд байсан. Тэгээ хэрвээ хүрвэл та үүнийг худалдаж авахаас өөр сонголтгүй шүү гэдэг юм бичсэн юм их таарж илаа. За ингээд Lands of End буюу их газрын төгсгөл номхон далайн эрэг дээр бид нар ирлээ. За үүнээс цааш бол одоо үндсэндээ Азийн орнууд хүртэл бол одоо хязгааргүй далай байгаа. За ингээд энд бол маш гоё үзэсгэлэнтэй, үнэхээр гайхамшигтай. Дээгүүр одоо дэглий хотон нисээд ингээд нэг яг л Юрий Галвийн цэцэрлэг төрөлнгийн нисдэг динозаврууд нисэж байгаа юм шиг гоё мэдрэмжүүд байлаа. За хуучин бол энд индианчууд амьдарч байсан. За ингээд энийг уншсан чи энд бас Lands of End буюу үндсэндээ дэлхийн 2 дугаар дайны гол одоо далайн дайн одоо яг энэ эрэг дээр бол болж исэн юм байлээ. Тэгээд хуучин байлдааны хөлөг онгоцны сэг энтер бол байсан. За энэ бол их сонирхолтой. Далайн одоо яг тийм одоо ургамал юм байлээ. Тэгээ манжин шиг хэрнээ яг ингээд атгаад үзэхээр даралтны аппаратны нөгөө хий шахдаг юмтай яг адилхан мэдрэмж төрж байлаа. За ингээд октоудтай ээжтэй ганаах битгээд далайн эрэг дээр баахан тоглолоо. За би одоо зөрөгтэйгоороо урд нь гараад ингээд далайн түрлэг ирэхээр нь хойшоо зүгц тоглож исэн чинь нэг мэдсэн маш их түрлэг ирээд утас хамаа аваа явчлаа. Азар утас сарцсангуу гайгуу. За ингээд номхон далайн эрэг дээр бас гар дээрээ сунаачаад хэсэг жоохон тоглолоо. Өнөөдөр за ер нь өнөөдөр гэлтгөө сан бол жоохон юм бүрхэгдүү сэрүүхэн хот байдаг. За ингээд бас л нэг сэрүүхэн өдөр манайхан бүгдөө алчуураа одоо дээрээ бүтээж аваад за ингээд дулаан хувцас өмсч аваад далайн эрэг дээр тоглолоо. За тэгээд ер нь бол гэр бүлээ ингээд аз жаргалтай байхыг харах. За жилдээ нэг удаа нэг улсаар зугаалдаг бай гэдэг манай гэрээхний тавьсан зорилтын ээлжит аялал бол Америкийн нэгдсэн улсад үргэлжилж байгаа. За ингээд бид нар Fine Arts гэдэг 1900-аад оны ихээр баригдсан Сан Франциско хотын нэг одоо баримл дээр ирэхэд саарл галуу ингээд явж илаа. Эдгээр галуу барийг ивэл зүгээр нэг үсрээл бариад авахар юм байна. Дэгдэхээ бол хөөрхөн том болсон. Ингээд бидний дараагийн зохицол бол Golden Gate Bridge. За ингээд Golden Gate Bridge бол 2.7 км үргэлжилдэг 200 гаруй метр өндөртэй. За ингээд үдчихэд хотын төв рүү орж ирлээ. Нэгэн Монгол хоолны газраар орж хоол идээгээд манайхан зориод ирлээ. За Сан Франциско хотод яг миний хажууд Наадам гээд Монгол хоолны газар ирлээ. Нэгэн тэрсэн юм чинь Монгол хоолны газраараа сайхан ороод гарыг гэж бодож байна. За хамтдаа орцгоё. Яваад орсон айгүй хөөрхөн яг л ингээд Чингис хаанаа хоймортой залтсан. За ингээд Монгол имэйл, Монгол хазаар, за Монгол гэсэн бүх үндэснийхээ зүйлээр ингээд тогтчулсан сайхан газар байлаа. За ингээд Монгол хоолны газрыг ажилуулдаг монголчууд за нэг хоёр ихч байсан та хэдтэй бас сайн сайхныг хүсье. За ингээд бид нар гарч ирлээ. Өндөр барилгуудын доогуур хотын төвөөр нэлээ явлаа. Нөгөө жолоочгүй такси маань ч гэсэн их харагдчихлаа. За ингээд би цаг дахианыхаа цээж махыг идчихэд
За заавал IKEA орё гэд IKEA-г зорлоо. Учир нь юу вэ гэхээр эхнэр бид хоёр гадаад сурдаг байхдаа энэ Шведийн сүлжээ болох энэ IKEA-гийн бөөрөнхийн махтай энэ саустай нэг жимсний ийм амтлагчтай энэ хоолыг болвол шалгаж шүлгөө өгснөөхөө дараа өөрсдөө баярлуулад иддэг байсан. Хамгийн дуртай хоол манаас энэ хоолоо хоёлаа IKEA-гаас орж идээ гэж сайхан гэрээрээ идчихэд ингээ гэрийнхнийгээ хүргэж өгчөөд бид хэд гэртээ яриад амарлаа.